Сайн байцгаана уу? Та бүгддээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхуу гэдэг. Би Европ сертификаттай энергиэр хүнийг ангаагч, амьтныг ангаагч, гэр орны энергийг ховсгойгч, зохиолч, ментор хүн байгаа. За өнөөдөр та нартайгаа пластик дэлхийг талаар ярихыг хүсэж байна. Манай дэлхий ер нь одоо хаашаа зорж яваад байгаа, тийм ээ? Одоо ямар дэлхийг одоо ирээдүй хүлээж байх магадлалтай вэ гэдэг талаар нь ярихыг хүсэж байна. Энэ одоо яг ийм дэлхийг хүлээж байгаа, ийм цаг, ийм ирээдүй хүлээж байгаа гэж хэлхийг хүсэхгүй байна. Ямар ирээдүйд очих уу гэдэг нь бол ерөнхийдөө хүн бүрээс өөрсдөөс нь шалтгааллах юм байгаа даа. Хүн бүр дор бүрнээ яг ямар дэлхийд амьдрмаар байна, ямар нийгэмд амьдрмаар байна, ямар орчинд амьдрмаар байна, ямар хүмүүсүүдээр хүрээлүүлж амьдрмаар байна, тийм ээ? Ямар энергиэр цаашлаад одоо бүр хүрээлүүлж амьдрах вэ гэдгээ бол хүн дор бүрнээ шийдэх ийм чухал ийм нандан цаг үед бид нар одоо амьдарч байгаа байхгүй юу? За тэгэхээр ерөнхийдөө би бичлэгүүдээр хэлдэг одоо энэ 3D хэмжээс энэ матриксыг удирддаг сөрөг бисүүд буюу сөрөг хар гаригчнууд байдаг гэж хэлдэг, тийм ээ. За тэдний аженда буюу төлөвлөгөө болвол тийм ээ нэг дэлхийг одоо нэг засгийн газартай болгох бодлого одоо явсаар ирсэн байгаа даа. Одоо энэ лүгөө бүр ингэж ойртох гэж одоо улаарч эхэлж байгаа байхгүй юу? Тийм ээ. За 20 оны үйл явдлыг та нар маань санаж байгаа бол дэлхийн улс орон болгоны бүх телевиз, радиогоор нэг л зүйлийг үзүүлсэн. Тэр юу байсан бэ? Хэрвээ ойд тогтоолт чинь тийм хурдтайгаар айхтар мутчааг байгаа бол хүн болгонд ор бүрнээ санаж байгаа. Тэ тэр аюултай сайхан гэж одоо аюултай шүү гэж яриад байсан одоо тэр өвчин мэтэн одоо бол ингээд нөгөө дэлхийд даяар цацагдсан шүү дээ. Тийм ээ. За энэ бол ингээд нөгөө дэлхий хаашаарч чиглэж явж байгааг бол ингээд маш сайн харуулсан тод жишээ байгаад байгаа. За энэ төлөвлөгөөнүүд бол ингээд одоо маш эрчтэйгээр ингээд юу яаж байгаа шүү дээ. Итгэвчж эхэлж байгаа. Тэ одоо Европ гэл Европын холбоо гэл Европын улсуудыг нэгтгэчихсэн байгаа даа тий. За одоо ингээд нөгөө нэг улс орнуудыг бас ингээд нэгтгэх ч юм уу эзэг нэг одоо юм дайнууд бас явагдаж байна тийм ээ. Дайн маань бас олон түвшинд явагдаж байгаа мэдээж ярих тийм ээ. За шууд одоо нөгөө дайн гэж хэлээ нөгөө нэг дайн зэвсгээр одоо дайтдаг дайнууд бас дэлхийд болсоор л байгаад байгаа. За тэгээ мэдээж яриг сүүлийн үед бас нэлээх чанга яригдах болсон одоо соёлын дайнууд их явагдаж байна гэдэг соёлын товтлогоо ч юм уу тийм ээ. За энэ бол ингээл бас тий одоо 30 оноос юу 30 жилийн өмнөөс эхлээ 35 6 жилийн өмнөөс 90 оноос эхлээд ардчил гэдэг нэрийн дор глобалчлал гэдэг зүйл бол ингээд дэлхийд даяар маш идэвхтэй хурц ингээд явагдаж эхэлсэн шүү дээ тийм ээ. За энэ үеэс бол эхлээд ингээд нөгөө улс орнууд ардчил гэдэг нэрийн дор бол ингээд бүх юмнууд нээлттэй гэдэг үднээсээ тий одоо Америкийн соёл жануус одоо Солонгосын соёлууд ч юм уу тий ингээд маш олон улсын соёлууд бол ингээд тэг хитгэн улсын соёлууд маш олон улсыг ингэж эзэгнэх болж эхэлсэн тийм ээ. Одоо киноны урлагч байна уу, дуу хөгжимч байна уу тийм ээ. За тэгэл ингээд мэдээж хэрэг цаашлаад явах юм бол санхүү эдийн засаг тийм ингээд улс төр мөргөл ингээд нэг юмнууд ингээд айгүйх тавтагдаад байгаа байхгүй тий. Ер нь л бол ингээд улс орнуудыг сайн ажиглаж харах юм бол юмнууд ерөнхийдөө бол ингээд нэг л зарчмаар явагдаж байгаа шүү дээ. Улс төр ямар зарчмаар явагдаж ийн гэж харах юм бол тий адилхан байдаг. За олон улсуудад амьдарч үзчихсэн хүмүүсүүд бол энэ ялгааг бол сайн олж харахад бол боломжтой байдаг. Яг ингээд өөрсдийнх нь логик одоо аналитик одоо critical mind те одоо энэ сэтгхүүн бол алдагдаагүй байгаа. Тэ чөлөөтөө ийм задгаа юмыг сэтгэж харж одоо шүүмжлэлтэйгээр юмыг харж чаддаг чадвараа харахаа алдчихаагүй байгаа хүмүүсүүд бол энийг ингээд олж харж чаддаг байгаа даа. Миний хувьд бол нэлээд бас сүүлийн 17 жил би Европт амьдарч байгаа. Нэлээд олон улсуудаар аялаж явлаа. Олон улсуудаар амьдарч үзлээ. Хүмүүсүүдийн одоо амьдралын хэв маяг те соёл одоо ямар програм ямар оронд илүү их одоо давмгаалсан байдаг ч гэдэг ч юм уу те тарих угаалт илүү их явагдсан ямар талаар явагдсан байна гэдгийг ч юм уу те за тэгээ улс төр нь яаж явагдлаад байна гэл ингээл нөгөө мэтэж ингээл ажиглаа судлаад яваад ахлаар чинь ерөнхийдөө ингээл нөгөө адилхан дуул байгаад байгаа байхгүй нэг л ерөнхийдөө зарчмаар ихэвчлэн явагддаг байгаад байгаа тий. За наад захын жишээ гэх юм бол одоо ингээл яг их оронч ч юм уу тий улс төрч одоо их оронч улс төрч нарыг одоо ингээд агнадаг тийм ээ. Алдаг аминд хүрээдэг хөнөдөг одоо энэ байдлууд бол ингээл Монгол улсад ч байсан, Америк улсад ч байгаа тий, Солонгост ч байгаа, Японд ч байна. Ер нь бүх оронд байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол энэ одоо
одоо жидүүрийн систем маань бол ингээд яг жинхэнэ шудраг ус одоо улсаа гэсэн сэтгэлтэй хүмүүсүүдийг дандаа ингэж агнасаар ирсэн, амин хороосоор ирсэн байгаа да. За ямар хүмүүсүүд нь улс төрд үлддэг вэ гэхлээр ерөнхийдөө бол худалдагдчихсан, тийм ээ. Сөрөг талд үйлчилдэг, гар хөлөнд болчихсон, хээл хахуул авчихсан ч юм уу, эсвэл бол тэгэл ингээд сүнсээ зарчихсан ийм хүмүүс үл ерөнхийдөө ингээд гар хөлөнд болчихсон. Одоо энэ дэлхийн улс төрийг атгаж байдаг одоо им даалд засгийн газар гэж байгаа аахгүй юу? Shadow government гэж нэрлэдэг байгаа даа. Энэ засгийн газраас бол одоо ингээд дэлхийн дараагийн 20, 30, 40, 50, 100 жил одоо юуг одоо хүлээж байгаа вэ те, ямар зарчмаар явах уу, ямар хуулийг гарах уу, яаж хизээ нь одоо хүмүүсэд эрхчлөө хязгаарлах уу гэдэг ч юм уу те, ингээд контролдох уу, хянах уу, хяналтаа ихсэх үү гэдэг ч юм уу те, эрүүл мэндийг нь яаж муутгах уу ч юм уу тийм ээ, ямар байдлаар одоо ингээд ард иргэдийн сэтгэл санааг хямруулж одоо хямралууд одоо эдийн засгийн хямралуудыг ч юм уу те, ингээд болох уу гэдгийг бол ингээд 100 жилээр ер нь дор хаяж төлөвлөжсөн байдаг гэж байгаа байхгүй юу? За тэгээ ялангуяа одоо Америкийн ерөнхийлөгч мөрөнхийлөгчтэй хэм болох уу гэдгийг бол ингээд бүр төлөвлөжсөн байж байгаа гэж байгаа байхгүй юу? Нарийн ингээд сайн судлаад харж мэдэх юм бол за тэгээ энэ сөрөг талынханд маань болоод мэдэж яриг. Тэд нар бол цаг хугацаараа аялдаг машинтай байдаг болохоор ерөнхийдөө бол за ямар цаг үед одоо тэ масс маань ямар чиглэл рүү явж ямар сонголтыг хийх нү, ямар одоо таймлайн буюу цаг хугацаа руу одоо явж орох гэдэг гэдгийг эдгээр маань ингээ нэг цаг хугацаагаар явж судалцдаг болохоор манипуляц хийхэд нэлээд амархан болчдөг байхгүй тэд нар. Одоо хүн төрөлхтний хуурхад гэсэн үг байхгүй. За тэгээд ерөнхийдөө бол ингээд нөгөө одоо one world order гэж яриад байдаг шүү дээ тийм ээ. Одоо ингээл янз бүрийн том уулзалт чуулгануудаар ингээл те их яригддаг байгаа даа. Гэхдээ энэ маань бол ингээд улам одоо тодорч том болж байгаа байхгүй. Ерөнхийдөө бол ийм хаалттай уулзалтууд дээр энэ төлөвлөгөөнүүд айгүйх ярьдаг байхгүй. За тэгээд дэлхийн маань ирээдүй ерөнхийдөө бол энэ одоо те тал маань бол одоо дэлхийг бол ингээд бүр бүгдийг ингэж нэг цэгт төвлөрүүлэх эрх мэдэл те хууль зөө одоо те одоо military одоо салбарууд их ч юм уу те одоо энэ одоо дайны салбар батлан хамгаалахын яам ч гэдэг ч юм уу те эрүүл мэндийн салбар одоо санхүүгийн салбар малбар гэдэг ч юм уу те ингээ бүгд банкны систем дээр бүгдийг нь одоо ингээ нэг гарт төвлөрүүлэх гэдэг байгаа байхгүй юу. Энийг бол сүүлийн одоо 50 жил маш идэвхтэйгээр маш сайн хийсээр ирсэн байгаа. Одоо олон нүүб гэдэг ч юм уу те дэлхийн нэгдсэн үндэсний байгууллага гэдэг ч юм уу Европын холбоо гэдэг ч юм уу те ингээл янз бүрийн одоо нөгөө нэг хэд хэдэн улсуудыг хамарсан юм одоо институт группуд байгаа даа шүү дээ те ийм нэрүүдийн доор ингэж улсуудыг нэгтгэж авсараад улс төрчнөрийг нь аваад тэгээд ингээд худалдаж аваад тэгээд ингээ өөрсдийнхөө бодлогуудыг мэдээж хэрэг тэд нар санхүүжилт өгнө шүү дээ те та нар энэ бодлогуудыг хэрэгжүүлэх юм бол ийм хэмжээний мөнгнүүд авнаа гэд тэгээ нөгөө мөнгүүдийг нь авч байгаа улс төрчнөр яг мэдээж хэрэг улсаа худалдаж байгаа тэгээд одоо тэр дээрээс одоо орж ирж байгаа сөрөг бисүүдийн бодлогыг улс орондоо хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болчдөг байгаа даа байхгүй юу. Тийм болохоор ерөнхийдөө 4 жил болгоны болдог сонгуул Монголоор ер нь арга иргэдийн тархийг зүгээр сайхан тархитаж угаадаг байхгүй юу. Чаавс хөрхөн амтаа тэ хүмүүсүүд нэг сонголт өгж байгаа мэт. Арчилсан нам байна уу, мах нам байна уу, тэ өөр ямар намнууд идэгин тэ одоо тэгэл Америк одоо тэгэл тэ тэр хоёр нам тэ улс орон болгонд нэг хоёр том нам одоо зохиолчихсан байгаа даа шүү дээ тэ. Тэгээ нэг ард иргэднийг чаавас хөрх амт хуурчдаг нэг сонголт өгж байгаа мэтэр те. Тэгтэл нөгөө хоёр нам нь хоёулаа ерөнхийдөө бол ингээд тэр далд засгийн газарт худалдагдчихсан. Аль альныхын бодлогыг нь ерөнхийдөө хэрэгжүүлээд явж идэг байгаа даа байхгүй юу. Тэгээ энтэй болоод марга хүмүүсүүд ер нь байхгүй бах. Одоо би данс сэтгэн бодох чадвартай хүмүүсүүд бол одоо ингээд сүүлийн 36 жил арчил гаснаас хойш за тэрнээс өмнө ч тэр ус орны байдал ямархуу байдлаа тийм ээ. Тэрнээс өмнө ч гэсэн мэдээж рүү яг чин сэтгэлээсээ их оронч хүмүүсүүдийг болвол багаас л агансаар ирсэн байгаа даа шүү дээ тийм ээ. Тэр хүмүүсүүд нь дандаа цөөндөг. Дандаа сөрөг хүчнүүд муу одоо хүмүүс нь ч юм уу те муу санаатай сүнсээ худалдчихсан одоо хүмүүсүүд ер нь бол масс ихэнх нь байж байгаа байгаа даа. Тэгээ ингээ нэг ганц хоёр төрсэн юм зоригтой сүнснүүдийг бодвол бөөнөрөө нийлж агаад чиний буруу, чи буруу юм ярьж ин, бодлаа юм ярьж ин те гэж ингэж нөгөө нэг дандаа агнадаг байсан шүү дээ.
Тийм ээ. Тийм болохоор ингэж ийм бодлого явагцаар ирсэн байгаад энийг одоо хүн төрөлхтөөр нь ойлгож эхлэх хэрэгтэй байна, сэрж эхлэх хэрэгтэй байна. Худлаа ингээ нэг сонгол Монгол гэхэлэр тэ бөө юм болоод ингээ тэдний худлаа юм чихэн дээр цэцэг ургуулдаг энэ худлаа амлалтууд нь итгээл ингээ өөрсдийнхөө эрхийг одоо сонгуулаар ерөнхийдөө бол хүн нөгөө өөрийнхөө эрхийг худалдаг байхгүй сонгуул өгж штэ. Тэгэхээр энэ одоо сонгогдсон эрх баригч миний өмнөөс одоо шийдвэр гаргах хэрэгтэй болж гинэ гэдэг ийм сонгуул болоод байгаа байхгүй юу? Тэгээ яг нөгөөний хүмүүсүүд нь худлаа амлалт өгчөөд гарах дээрээ дандаа өөрсдөө ашигтай хуулиудыг гаргаж хүн төрөлхтнийг ард иргэдийг зовоох, ард иргэдийн эрх ашигыг бүр багасгах зорилготой ийм хуулиуд, ийм үйл ажиллагаануудыг авч эхэлдэг. Тийм болохоор энэ сонгуул гэдэг зүйл бол ерөнхийдөө бол маш том одоо сөрөг одоо бодлоготой зүйл байдаг байгаа. Бид нар өөрсдийнхөө эрхийг хиндэж худалдаж өгч болохгүй. Бид нар өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө шийдэх хэрэгтэй. Хин нэгэн биш. Тэр тусмаа ханаас ч юм одоо те нэг хүн гарч ирээд те сайхан уран цэцэн юм ингээл баахан телевизүүдээр гаргуулад байдаг. Сүүлийн одоо сонгуулиар Монголын сонгуулиар хүмүүсүүд баярлаад байсан. Их сайхан залуу хүмүүсүүд гарч ирлээ. Гадаад мадаад те Америкт боловсрол эзэмшсэн сайхан залуу хүмүүсүүд гарч ирж байна. Одоо тэд нар улс орныг өөрчлөх байх гэж байгаа. Үгүй. Тэд нар маань бол худалдагдчихсан. Мэдээж хэрэг одоо дээрээсээ ингэ явж байгаа шүү дээ. Дээрээсээ ер нь бол ийм Америк ялангуяа ийм Америкийн улсад суралцж байгаа хүмүүсүүд болвол ерөнхийдөө их нь юу яадаг одоо scholarship-ээр явсан байдаг шүү дээ тий юу үлээ тэр чинь монголоор нөгөө тэтгэлгээр явсан байдаг. За мэдээж хэрэг тэр том одоо улс орнууд сургууль төгссөн их л боловсралтай хүмүүсүүд Монголдо ирээл тий улс төр рүү явж ордог. Одоо ингээл ерөнхийдөө би ажиглаад харж байхад тэр их Америк сургууль төгссөн хүмүүсүүд улс төр болоод энэ одоо том өндөр местүүдийг эзэгэнсэн байж байгаа. Тэр залуу хүмүүсүүд одоо их улс төр рүү явж орох гэж хичээж байгаа. За тэр хүмүүсүүд яаж одоо ингэж үнгүү бас тэ сургуультанд орж мэдээж хэрэг толгойтой байгаа нь ойлгомжтой. Тэд нар чинь мэдээж хэрэг толгойгоо тэ нэг одоо сургуулаа төгсчөөд өөрсдийнх нь одоо хэлж ярьж байгаа зүйлүүдийг бодлогын хэмжээнд өөрөөсөө улсад одоо хэрэгжүүлэх чадвартай уу гэдгийг үгүй юу гэдгийг мэдээж хэрэг тэр одоо тэр том дэлхийн одоо Америк ялангуяа том сургуулиуд мэдээж хэрэг сайн судалгаа хийж агаад мэдээж хэрэг потенциал байгааг нь харж агаад тэгээд тэр хүмүүсүүдэд нь тэтгэлэг өгж байгаа шүү дээ. Тэр чинь бол зүгээр нэг Америкийн том сургуулиуд нэг тийм сайхан сэтгэлтэй хүмүүсүүд болохоор ингэж тий олон улсын хүмүүсүүд одоо оюутнууд санаа тавьж ингэж зүгээр үнгөө ингэж сургуультаа суулгаад идэг зүйл ерөөсөө биш. Цаана маш том бизнесүүд явж идэг байгаа да. Тэгээд тэр сургуулиудаа төгссөнийхэн дараа тэд нар чинь мэдээж хэрэг тий улс орондоо тий карьерээ хөөхийг хүсэж байна, тий эрх мэдэлд хүрэхийг хүсэж байна, эд баялагт хүрэхийг хүсэж байна, олонний танил болохыг хүсэж байна, тий. Тийм болох дээр мэдээж хэрэг сайхан сургуулаа төгсчихсөн одоо Монголд очиод тий зарлахад бол тий нүүр бардам тий. За тэгээ мэдээж хэрэг цаана янз бүрийн яриануд болдог л бах. Одоо энэ бодлогоодыг хэрэгжээд энэ салбар руу явж оор энэ бизнесийг эхлүүл гэдэг ч юм уу тий. Иймэрхүү хүмүүс ингээл цаанаасаа дандаа юм уулзалтаар ингээд болчдөг байхгүй дандаа нөгөө нэтворкинг харилцаа холбоосоор болж байгаа шүү дээ энэ чинь мэдээж хэрэг тийм ээ. Мэдээж хэрэг энэ холбоосууд нь дандаа юм нууцлалын зэрэглэлтэй явагдаж байгаа мэдээж хэрэг. Тийм болохоор одоо иймэрхүү залуучуудад бас ингээ сайхан болгоно гэж бас гордоод итгээд хууртагдаад байдаг одоо хүмүүсд болох хэрэгтэй. Энэ улс төрчнөр болвол ерөөсөө улс орныг өөрчлөхгүй. Бид нар л өөрсдөө өөрчлөн ерөнхийдөө хүн бүр дор бүрнээ ухамсараад хэлж өөрөө ажлаа хийж шудраг хүн болж өөрсдийнхөө энэ ухамсараад хэлж юмны наадах цаадахыг жоохон харах чадвараа хөгжүүлж байж худалж хуурмаг одоо зүгээр нэг сайхан зүсөө хуурчихсан залуу хүний дүрд орчихсан нэг олон диплом цуглуулчихсан уран цэцэн яриад байгаа ийм худалж одоо тэ алиалагч нарт ерөнхийдөө итгээд ах шаардлага ерөөсөө байхгүй. За тэгээ юм болохоор ерөнхийдөө ингээд ийм тэгээ энэ урс төрч нарын яг царай зүснэ өөрчлөгдөд байгаа юм шиг мөртлөөсөө цаана тэгэл нэг л хүн явж лээдэг. Ер нь бол нэг энерги л явж байгаа шүү дээ. Эготой тий. Тэгэл нэг л мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болчихсон зорилго нь бол тодорхой шүү дээ юм бол тий. Эрх мэдэлд хүрэх тий. Мөнгөтэй бол яаж хийж байгаа нэг сүүлийн хэдэн жил бизнес хийгээд мөнгөтэй болчихсон бол эрх мэдэлд хүрэх тэдний. Ээл их тийм эготой хүмүүсүүд байгаа даа шүү дээ. Тэд нар бол ерөөсөө тэгж хүний гэсэн сэтгэлтэй хүмүүсүүд ерөөсөө биш. За би яаж нэг улс төрч болчих уу? Улс төрч болчих юм бол их сайхан нэр хүндтэй гэдэг юм байна. Хүн болгон хүндлээд идэг юм байна. Хүн болгон одоо тий бүх зүнсгээ дайраад яваад идэг юм байна. Миний зүнхийг барих гад дайраадгүй гэдэг юм байна. Тий? Гуйгаадгүй гэдэг юм байна. Ийм баахан эготой залуу хүмүүсүүд бас байна штэ. Тий ээж аваасаа тэр нэг эготой зангай сурчихсан. Тэгээ ерөнхийдөө бол тэдний ихэнх нь бол бас л сөрөг талуудад үйлчилж байгаа. Ихэнх нь тэгээд бас энэ сөрөг талынхны хүмүүсүүд байдаг аахгүй юу? Одоо нөгөө нэг
хитгэн 7 хоногийн өмнө хийсэн бичлэг байсан шүү дээ. Одоо миний нэг хар гаригчны талаар. Одоо тэгээд яаж ин та нар энэ Fox News одоо тий маш олон одоо сошиал медиа энтрээр ил гарч эхэлж шүү дээ. Одоо тэд нар бол хар гаригчнууд дээрээс одоо тэднийг ингээд тэд нартай учирч байсан 4 төрлийн хар гаригчнуудтай учирч байсан. Тэдний ингээд баг онгоцуудын ч гэсэн устгаж байсан, өгцөн байдлаар нь олж исэн гэдэг ингээд баримтууд нь гарч ирж шээ. Тэр баримтуудыг бол тэд нар бүр айл 50 60 40 онд 20 онд бүр ингээд учирчихсан байсан байхгүй юу? Ийм олон жилээр хүн төрөлхтнөөс нуучсан. Хүн төрөлхтөн болвол ерөнхийдөө ингээл 100 гаруй жилээр хоцрогдож явж байгаа байхгүй юм болгоноос ер нь. Тэгээд ийм олон янз бүрийн зүйлүүд байгаад болоод байдаг. Одоо тэгээд хүмүүсүүд бид нар нөгөө нэг тархаа ашиглахаасаа илүү хин их олон диплом цуглуулсан юм байна. Тэ хин их том одоо Америкийн жин хаач байсан одоо олон сургуулиудыг төгссөн юм байна. Тэ тэр одоо их олон диплом цуглуулсан хүн байх тусмаа тэдний нөгөө тархин маш их нөгөө зүүн тархин маш их хөгжчихсөн. Одоо мэдрэмж гэдэг зүйл нь ерөөсөө унтарчихсан байдаг байхгүй юу? Хэрвээ яг хүний сүнстэй хүн байгаа бол. За тэгээд тэр нөгөө сайн хар гаригчнуудыг ярьсантай холбоотойгоор ерөнхийдөө бол одоо ингэж юу яаж шүү дээ. ДНХ-ийн гений одоо өөрчлөлтүүдийг энэ одоо hybrid тий одоо генүүдийг холж одоо юм холимог хүмүүсүүдийг их одоо байгаа бидний дунд их амьдарч байгаа гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр нөгөө энэ харийнхнууд чинь ерөнхийдөө яагаад хүн төрөлхтний хулгайлаад идэг вэ гэхээр одоо ялангуяа саарлууд грейсүүд чинь бол айгүйх нөгөө хүмүүсүүдийг хулгайлж авдаг шүү дээ. Тэ өмнөх бичлэгэн дээр ч гэсэн хэлсэн хүүхдүүдийг нөгөө нэг наймаалцаж авч одоо тэд нар чинь яагаад хүүхдүүдийг авж ийн гэхлээр гений одоо янз бүрийн туршилтуудыг их хийдэг аахгүй хүмүүсүүдийн бие хаа дээр янз бүрийн туршилтуудыг хийн тэ мэдээж хэрэгтэйгээ sexual одоо абьюсуудыг маш их хийх нь ойлгомжтой мэдээж хүчрх хилүүд энтриг янз бүрэн байдлаар хийх нь ойлгомжтой. Тэгээ янз бүрийн туршилтуудыг хийдэг байхгүй юу? Тэд чинь айлгаж те янз бүрийн сөрөг энергиудыг яаж ялгаруулж гаргаж авах уу мах уу гэд. За тэгээд генинтэй ингэж хольж өөрсдийнхөө одоо хүнтэй холилдсон одоо өөрсдийнхөө гентэй холсон ийм хар гаригчнуудын одоо холимогуд маш их байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол одоо тэгээд холимог ийм хүмүүсүүд бол маш их бий ерөөсөө. Тэгээд ийм байгаад байгаа болохоор тэгэхээр нөгөө ийм холимог их одоо тэдний цус ихтэй, ген ихтэй одоо ус төрчнөр олонний танил хүмүүсүүд бас маш их байгаад байгаа байхгүй юу? Тэгээ тийм болохоор тэд нар маань болохоор ингээ нөгөө нэг маш их юм доод энергийн хар гаригчнуудтай холилдчихсан одоо тэ ойртчихсан байдаг болохоор ерөөсөө юм хайрын энергиас тасарчихсан хүнийг хайрлах өрөвдөх гэсэн юм байхгүй дандаа маш их тэдрээс маш их өндөр эго ялгарч байдаг байгаа да. Ялахад ерөнхийдөө бол маш амархан шүү дээ. За тэгээ ерөнхийдөө эдрийн цаа зорилго юу вэ гэхээр одоо ерөнхийдөө бол хаасайгүй ингээ нөгөө нэг юу болж штэ бидний одоо идэж байгаа хоол маань бол ингээд бүрэл пластик болоод байгаа ерөөсөө. Химийн гарал маш өндөртэй болж байгаа. Саяхан одоо Европт бол хууль батлагдлаа л да. Бас өдөг хүртэл бас нөгөө Европт чинь хоол хүнснийх нь одоо найрлагуудыг бас биччихдэг байсан байхгүй юу? Хичнээн их одоо химийн гаралтай боцоод байдаг ч гэсэн тэдний бүгдийг бичих ёстой гэсэн тийм хуультай байсан байгаа. Саяхнаас бол Америкийн хойноос ороод одоо Америкт ч юм бол ерөөсөө найрлагуудыг бичдэггүй шүү дээ ерөнхийдөө хөвчлэн тийм ээ. Яг нөгөө нэг эко био продакт энтрүүд нь бол бас гайгүйж магадгүй. Тэгээ ерөнхийдөө бол бас хятад ч юм уу энэ Америкийн зам руу явж орж байгаа хгүй. Тэгээд сүүлд одоо өнгөрсөн 7 хоногт нөө 2-7 хоногийн өмнө хууль батлагдаад одоо ингээд найрлагуудыг бичих шаардлага болчихно гэж байгаа. За энэ болоод юуг илэрхийлж байна гэхээр одоо бидний идэж байгаа хоол хүнсүүд бол бүр ерөөсөө дотор нь юу явж байгаа ямар орц орсон гэдэг нь ерөөсөө бүр ойлгомжгүй ийм пластик фүүдүүд болж эхэлж байгаа гэсэн. Ерөнхийдөө бол одоо дэлхийн маань ерөнхийдөө бол бас ийм хятадын араас явж байгаа хгүй. Хятад ч юм бол ямар өндөр энэ тэнд баахан камеруудтай бүх улсоор одоо ард иргэдийн нүрээр нь одоо ингээд камераар одоо бол хинбэ те хэдэн настай вэ хаана юу гэдэг вэ хаана амьдардаг вэ хаана ямар банкнд настай вэ хэдэн төгрөгийн бараг те хадгаламжтай вэ хаана ямар өртөө өмөртөг бүх мэдээллийг нэг нүрийнх нь одоо нүрийн уншаал мэдчихдэг штэ уншчихдаг штэ. Энэ чиглэл рүү ерөөхдөө явж байгаа. Хятадд бас амьдарч байсан хүмүүсүүд байж байгаа шүү дээ. Тэд нар маань бол мэдж байгаа хятадуудын хоолуудын чанар ямар муу байдг вэ? Дандаа л юм пластик юм одоо таталцсан, зууралцсан хоолууд л идэт байдаг. Яг юу байдгийг мэддэхгүй те. Одоо хоолууд нь их мартонууд ч юм уу те янз бүрийн юм сонин бүтээгдэхүүнүүд хэрэгэлдэг гэж байгаа. Энэ чиглэл рүү ерөнхийдөө бол манай дэлхий бас явж орж байгаа хгүй. Одоо ингээ бидний идэж байгаа хоол маань бүр л одоо чанараа алдж гин, витаминлэг байдлаа алдж гин, био байдлаа алдж гин. Ер нь бол бүр пластик руу явж орж байгаа хгүй.
За тэгээ ингээ бүх одоо зүйлүүд маань бол ер нь пластик руу явж орж ийн те эдэлж хэрэглэж байгаа зүйлүүд маань ерөөсөө бүгдээрээ пластик. За одоо ингээ бүр цаашлах юм бол хүн төрөлхтөө өөрсдөө пластик болж эхэлж байна. Одоо пластик surgery гэдэг штэ те. Одоо гоо сайхны хагалгаанд орохыг одоо маш их хөхүүлэн дэмжиж байгаа те. Хамраас олвол хамранд нь пластик хийчих чинь, хөхөнд нь пластик хийчих чинь, бүксэнд нь пластик хийчих чинь. Янз бүрийн бүх төрлийн одоо пластик surgery-нууд ингээл хүний бие рүү баахан пластикууд хийж штэ. Тэгээ инхээр нөгөө хүн чинь өөрөө яг нөгөө жинхэнэ одоо хүн чанараа одоо хүн байдал алдаж байгаа хгүй одоо биоробот болж харагдаж байгаа хгүй болж эхэлж байгаа хгүй. Биергөө баахан одоо янз бүрийн нэмэлтээр био хийлгэж чинь одоо уруулаа томсгож ийн ингээл баахан юмнууд шахуулаад байдаг те. Тэр шиг бөөн хорнууд бөөн химийн гаралтай бөөн пластикууд байхгүй. За ингээд дээрэс нь одоо пластикаар дүүрчихсэн уснууд ууж ийн те. Пластик савтай уснуудаас чинь дотор нь бөөн пластик хорууд явж идэг. Идж байгаа зүйлүүд нь бүгдээрээ ийм пластик одоо хоолууд ингээд идээд байна. Ингээд ерөнхийдөө хүн төрөлхтнийг ерөөсөө ийм трансгуманизм одоо био байдлаас нь салгах энэ одоо бодлого явагдаж байгаа. Дээрэс нь ингээд бүх улс орнуудын улс төрийн салбарыг нэгтгэх, нэг засгийн газартай болгох, нэг хуультай болгох тийм энэ бодлогод одоо ингээд олон түвшиндөө явагдаж эхэлж байгаа. Одоо ингээд 20 мянга 30 он гэдэг ингээд айгүй их нэг яригадаад байдаг шүү дээ 20 30. Өмнө нь бол 20 гэж яригддаг байсан шүү дээ 2020 он гэж яригддаг байсан. Тэр болтол одоо хэрэгжих бодлогууд гэдэг те. За одоо ингээд 30 он хүртэл хэрэгжих бодлогууд гэдэг ингээд маш их том төлөвлөгөөнүүдтэй одоо ингээд нөгөө World Economic Forum дээр чинь бас айгүй янз бүрийн зүйлүүдийг ярьдаг шүү дээ. Одоо AI гэдэг зүйл маш их одоо хүчтэй газар авчихсан байгаа тий. Хүний энэ оюун санаа бодох чадваруудыг хүртэл ингээд нөлөөлж шүү дээ. ChatGPT интерпреташн бас их айхтар ойртоод байх шаардлага байхгүй. Хүн өөрийнхөө чөлөөтөө задгаа өөрөө одоо юмны наадах цаадгыг ялгаж салгаж чаддаг энэ чадвараа алдахгүй байх хэрэгтэй байхгүй. Тэгтэл одоо энэ AI энэ ChatGPT энэ гэдэг зүйлүүд гарч ирснээс хойш хүмүүсүүд ерөөсөө амьдралаа энэ зүйлүүдэд удирдуулж байгаа байхгүй ерөөсөө. Одоо би өнөөдөр юу хийх вэ гэд тэндээс хүртэл асууж шүү дээ. Бүр өөрөө ч өөрийнхөө амьдралыг удирдах чадахгүй өөрөө юу хийх вэ гэдгээ ч мэдэхгүй ийм одоо чадвараа алдаж штэ ийм тэнэгдүү хүмүүсүүд болж байгаа байхгүй. Ийм байдлаар л хүмүүсүүдийг оруулж байгаа. Ийм тэнэгдүү болгох юмыг наад цаадахыг ингэж ялгаж салгах мууг сайнаас нь ялгаж салгах чадварыг нь унгаах энэ чадварыг ч угаасаа ингээд сургуулийн боловсролын системээс нь эхлүүлээд ингээд энэ чадварыг үгүй гэж эхэлдэг шүү дээ. Хүүхд өөрөөрөө бай, өөрөөр задгаа сэтгэе те асуултууд асууя гэхээр дандаа багш нар нь те бити олон юм асуугаад бай чи тэнийг юм уу юм мэддэггүй чи яг л юм байх хэвээр чи өөр байж болохгүй гэд энэ одоо журмаар одоо хүүхдүүдийг чинь багаас нь юм нэг задгаа чөлөөтөө сэтгэх юм шүүмжлэлтэйгээр юмд бас хандах чадвар мадварыг бүгдийг устгаад хүмүүсүүдийг одоо те доромжлох өөрсдөөс нь өөр байгаа хүмүүсүүдийг доромжлох зүгээр шүүмжлэх биш бүр доромжилдаг байдал руу оруулж ирж байгаа хгүй хүмүүсүүдийн ухамсарыг ийм доод түвшинд аваачихсан. Тийм болохоор одоо яаж вэ? Тэгээд нэг дэлхийд дээр чинь өчнөө олон байхан барилгууд баригдаж штэ. Ерөөсөө экосистем үгүй хийж байгаа. Байгалиудаа устгаж тий. Тэгээд дээрэс нь ингээд баахан босон болоогүй замууд бараал ингээд муухай том хотууд бараал. Би ерөөсөө тэр Нью-Йорк те Токио Мока гэдэг одоо юу гэдэг хятад метод ч юм уу тэр том өндөр барилгалтай газруудаас бүр айдаг. Тэнд бол бүр муу муханы үүр урхаанууд байдаг байхгүй юу? Маш их одоо сөрөг талын сөрөг бисүүд тэнд бүр овоорчихсан байж байгаа байхгүй юу? Тэгээ бөө хүмүүстэй те нэг газар бүр ингээд яг л малыг хашиж байгаа юм шиг бүр хідэн 10 саяар нь ингээд хорчдаг тэнд бүр ерөөсөө. Тэгээ энэ тэнд баахан камеруудтай хүмүүсүүдийг бүр дор бүр наажиглаад ерөөсөө тий байгальтайгаа ойрхон биш. Тэгээ ингээд тархиг дээрээс нь сошиал медиагаар бөмбөгдөөд одоо чи өстө мөнгөтэй болох хэрэгтэй, ийм цүнх барихтай, ийм машин барих унах ёстой тий ийм орчинд амьдрах ёстой. Чи ингэж пластик surgery ийм төрхтөө болох хэрэгтэй мэрэгтэй. Үнэхээр том хотуудад амьдарч байгаа хүмүүсүүд бол ерөөсөө маш их том дайралтуудад амьдарч байгаа гэдгийг мэддэггүй. Тэгэл их л том хотод амьдарч байвал би ста Нью-Йорк хотод амьдардаг, би Токиод амьдардаг, би Токиод амьдарч जैन те би Бээжинд байна, би Шанхайд байна гэл ингээл. Хүмүүсүүдийн ухамсар одоо те ямар зөвлүүдээс таашаал авч байгаа нь ингээл харагдаж байгаа байхгүй юу? Ерөөсөө те хөдөө явахлаарэ хөдөөний юм болчихно гэдэг агаад идэг те байглаасаа тасраалд нэг тасархаа ерөөсөө нэг агаар салхинд гардаггүй, наранд бие үзүүлдэггүй, нарнаас зогтчихсан нэг юм вампир шиг л одоо байгаа байхгүй юу ихэнх хүмүүсүүд те вампир шиг хүмүүсүүдийг болгож байгаа байхгүй юу? Ерөнхийдөө тэгээ яг дотор л байж ах санаатай тий. Тэгээ юм нөгөө гэрлүүд одоо хиймэл гэрлүүдтэй тий. Эдгэр чинь бас л хүн төрлөختөнд эрүүл зүйл биш. Байгалийн гэрлүүд биш болохоор тэр.
За иймэрхүү ерөнхийдөө чиглэл рүү дэлхий яваад байгаа. За энийг тэгээд одоо энэ зүйлүүд маань бас энэ нөгөө хар гаригчнуудаа бас холбож байгаад бас энэ одоо бодлогоо их эрчимтэй хэрэгжүүлэхээр бас төлөвлөж явж байгаа юм байлээ. Одоо энэ нөгөө хар гаригчнуудын дайралтанд бид нар орчих гээд байгаа болохоор та нарыг бид нар хамгаалах болохоор та нар биднэрт бидний одоо хамгаалтанд орохыг хүсэж байгаа бол та нар одоо ингэж тэ нэг дэлхийн нэг засгийн газартаа болоход зөвшөөр. Дэлхийн нэг банктай болохыг хүлээн зөвшөөр. Тэ нэг дэлхийн одоо эрүүл мэндийн салбартаа болохыг зөвшөөр гэдэг иймэрхүү одоо ингээд бодлогуудыг энэ одоо хар талын сөрөг бисүүд сөрөг одоо улс төрчнөр энэ бодлогуудыг одоо хэрэгжүүлэхэд одоо төлөвлөөд ингээд ажиллаад явж байгаа юм байна. Та нар маань одоо дараагийнхаа сар жилүүдэд одоо тэ энэ улс төрчнөр юу ярьж донгосох нь вэ тэ юу ярьж одоо бидний эрх чөлөө авах гэж үзэх нь бид нар одоо ерөөсөө тэднэрт худалдагдаж ерөөсөө тэдний үгэнд автаж болохгүй тэд нар ерөөсөө бидний төлөө ажилдаггүй болохоор жоохон тархиа жоохон сэргээ жоохон олон төрлийн юмнуудыг сонирхож гүнзгийрөө нь явж ор юмыг том зургаар нь харж сур худлаа юм одоо нэг яригдж байгаа энэ одоо яриануудад нь автаж ерөөсөө болохгүй өөрсдөө ямар хүчрхэг одоо бүтээлээ гэдгээ өргөлж санаж явж ерөөсөө тэдний тархи угаалтанд автагдаж тархиа ерөөсөө угаалгаж болохгүй. Тэгээ энэ ерөөсөө аль болох пластик зүйлсүүдээс хол байх хэрэгтэй. Бид нар энэ пластик хоол хүнснүүдээс аль болох татгалзах хэрэгтэй. Байгаль руугаа ойртох хэрэгтэй. Болжл өгөх юм бол одоо баг хоол идэх хэрэгтэй. Үлэн байх хэрэгтэй. Хүн үлэн байж иж л ерөнхийдөө бол тархимаа сайн ажилдаг. Бие маань цэвэрлэгээ хийж янз бүрийн хоруудаа гадагшлуулдаг. Усаа сайн авах хэрэгтэй. Цэвэр усыг сайн авах хэрэгтэй. Тэгээд агаарт сайн гарах хэрэгтэй, наранд сайн биеэ харуулах хэрэгтэй, байгаль руугаа л ойртох хэрэгтэй. Энэ сошиал медиа энэ төрлөө хит их явж орж болохгүй ерөөсөө. За энэ талаар өнөөдөр та нартай бас ярихыг хүслээ. Энэ бол бас маш чухал зүйлүүд байгаад байгаа. Тэгээд та нар маань бас тэ миний энэ хэлж ярьж байгаа зүйлүүдийг бас наадад цаатахыг сайн тунгааж бодож өөрөөсөө дор бүрнэ өөрөөсөө ресерч хийх хэрэгтэй, судалгаануудыг сайн хийх хэрэгтэй байгаа шүү. Тийм ээ? За тэгээд удахгүй бас 6 сарын 9-нд миний дараагийн сургалт маань дараагийн шат маань эхлэх гэж байгаа 6 дахь шат буюу одоо сүүлийн одоо агсан дунд шатны одоо сургалт маань эхлэх гэж байгаа. Тэгээд энэ сургалтанд маань би бас одоо эмэгтэй энерги, эрэгтэй энерги, гэр бүлийн харилцаа тэ одоо энергийг балансжуулах хэрэгтэй талаарх бас мэдгийг заая гэж бодож байгаа. За мэдээж хэрэгтэй гэдэг яг өөртөө нь ажиллах, өөрөөрхөн дээд битэн холбогдох тэ илүү зүүн савангаа мэдэрч сурах тэ манифестыг хийж сурах. За тэгээд бас энергийг цэвэрлэж сурах, энергийн хамгаалтанд авч сурах одоо маш олон хүмүүсүүд сургалтанд маань сууж байгаа хүмүүсүүдтэй ингээд ярилцаад үзэхээр тэд нар маш их мэдрэмж өндөртэй өөр дээрээ сүүлийн жилүүд маш их ажлуудыг хийж өгж байгаа. Тэгээд ингээд янз бүрийн дайралтад орж байгаа гэдэг талаарх мэдээлэлүүд их орж ирж байгаа. Тэгээд энэ талаарх бас бид нар мэдгийг олж авч өөрөөсөө хамгаалж сурах хэрэгтэй байна. Энэ одоо дайралтууд ерөнхийдөө бол бас маш их идэвхж штэ.